Энэхүү кино маань Кёхангийн зураачийг харуулж байгаагаар эхэлдэг. Манай гол дүрийн хувьд гудамжинд зураг зурдаг чөлөөт уран бүтээлч бөгөөд хэдийгээр тэрээр маш бага мөнгө олдогч уг ажилдаа дуртай тул үйлчлүүлэгчтэй хамгийн сайнаараа зурж байгаа юм. Хуаныг ажиллаж байх үед спорт загварын машин унсан хотын хамгийн баян залуу энэ өнөөдрийн чи орлох хэмээн түнлэг бодолтой мөг шидэн эндээс явахыг шаардгаад X-ийг харсан тэрээр юм ил чадалгүй зургийн хэрэгслээ хураан тэндээс холддог. Үүнээс харахад Хуаны хуучин найз бүсгүй мөнгнөө суулж түүнээс салсныг мэдж болох юм. Тэрээр өөрийнхөө арчаагүй байдалтай бухимдан уурандаа машина хэд өшөөлтөл хуучин машиных нь хамаг юм нь салж унтхан тэр. Ингээд Хуан гэрлүүгөө харихаар эвдэрхийн машин авнан зураачдын диваачин гэж нэрлэгддэг хотын захад ирдэг. Тэрээр зураг зурж буй хүмүүсийн хажуугаар алхан гэрлүүгөө орох гэтэл байрны эзэн түрээсээ нэгснээр Хуан нөгөө мөнгнөөсөө шидэж өгөн амын таглах үед байрны эзэн ууртаагаар эх сарын мөнгөө хурдаа өгөөрэй. Түрээсээ удаамааргүй байшүүгээд тэр хоёр үл ойлголцсон. Хуан савын буцааж шийдэлгүй бяцалж уутрууа хийх ба тэр сарын сүүлчээр байрны түрээс хоолны мөнгө олохын тулд зураг зурхын хажуугаар лаз сав зэргийг цуглуулж иржээ. Маргааш нь Хуан галерейроо очин зургуудаа үзэсгэлэн тавихаар эзнээс нь гуйдагч. Залуу түрээсэнд хангалтгүй байх хэмээн мөнгөнд буцааж өгөхөд Хуан түүнээс гуйсаар байдаг. Лавзоо залгсан байдалтай найз охиндоо хаягдсанд чинь гайх зүйл алга. Зураг зурхын оронд өөр ажил олж хийгээж түнд ямар ч авьяас байхгүй хэлэхэд Хуан хариуд нь шинэ найз охин Шавьян нь өөрийн сайжирч байгааг хэлсэн гэхэд Лавзоо түүнийг хараагүй эмэгтэйд итгэсэнд гайхаж мөнгөнд өмнөх өрөндөө сууддаг. Харин хооронд Хуаны найз охин Шавьян ажил дээр үйлчлүүлэгчид массаж хийж байтал тэд хараагүй далимдуулж бидэнд дураараа хүрэх бөгөөд яг энэ мөчөд Хуан тэднийг анзаарч үйлдэн дуурайн найз охиноос нь уушлахгүй хийг хүсдэгч тэдэн цохиулан ухаалдаж унана. Ингээд Хуаны гэрт Шавьян хүн ойрлохыг сонсноо хэлэн түүнийг зүгээр эсхийг асуудаг. Яг үнэндээ тухайн ойрлсон хүн нь Хуан байсан бөгөөд тэр эмэгтэд тэдгээр залуусыг болгож өгсөн гэж худлаа яран түн зориулж авсан дублэ өмсүүлтэл захиалсан гэмээр яг таарч байлаа. Шавьян түүнтэй хамт бүжиглэн Хуан ихэж хүмүүстэй зодтолдохгүй гэж амлан тэр хоёрыг яг өмсөлцөх гэтэл хамт байр түрээлсдэг найз нь чимээ гаргаснаар Шавьян өөр хүн байгаа мэдэн өөртөө тухгүй санагдсан тул хурдхан шиг гэрлүүгөө явдаг. Хуаны найз Мифа байрнаасаа хөөгдөн одоо түүнтэй хамт амьдарч байгаа бөгөөд ингээд тухайн оройн тэр хоёр дээвэр дээр гарлан ганц хоёр пяв хуваажун. Удалгүй шүн дунд Хуан харь гэрийн хөлөг дээвэр нисж байгааг харан тэр найзыгаа сэрэх гэж оролддогч Мифа өгсөн гэмээр нам удаж байдаг. Айж шоконд орсон тэрээр хөлөг онгоцноос харь хүн гарч ирэхийг харан түүнийг ойртож үзтэл нэмж хоёр харийн хүн гарч ирхэн тэр. Хуан зургийг авах гэж оролдох үедээ сандарсандаа уцсныхаа гэрлийг асааснаар харийнхан түүнийг анзаарч алгуулна. Хуан тэдний явсны дараа байсан газраас нь гэрэлтсэн хажиргалтай зүйл олох ба ингээд маргааш өглөө нь тэр өчтөр үйл явдлыг тод санаж байсан тул найздаа тэдгээр харийнхны талаар хэлдэгч Мефа түүнийг шүн зүудэлсэн гэдгийг хэлэн Чинад зурга орноосоо өөр газар тавьж унт хэмээн хэлсэн зүйлд нь огт итгэдэггүй. Гэвч түүнийг доош буух үед Хуан өчтөр олсон өнөөх хажиргалтай зүйлийг олж хардаг. Өдөр нь Хуан нэг эмэгтэй хөргийг зурах ба зургийг авцад түүний харандаа дуусч тэрэ шинийг хайх үедээ өнөөх савг анзаарч урдлын үзүүрлэн өөр цаасан дээр зурж үзтэл зурсан зүйл нь бодит болгон тэр. Шоконд орсон Хуан алимнаас хазан жинхэнэ гэдгийг ойлгож найзыгаа дагуулan гэрлүүгээ гүйдэг. Сандарсан Хуан өчтөр яг юу болсныг тайлбарлан зурсан зүйл нь бодит болсныг харуулдагч. Мифа өмнө шигээ түүнийг галзуурсан хэмээн эмнэлэг дуудах гэхэд Хуан худлаа яриаггүй гэдгээ батлахаар найзгаа хэлснээр цаасан дээр алтан гулдмай зуран тэд гарч ирэхин хүлээдэгч ямар ч зүйл болохгүй байлаа. Мифа урлсандаа цаасыг базан цохон шийдэх ба гэтэл яг энэ үед байрны эзэн тэдэн лөө ашигчин толгоноос нь цус хоож байсан ч өнөөх гулдмайг харамгцсан. Юу ч болоогүй юм шиг гэрмалан тэндээс холддог. Үүнийг харсан найз нь эцэст нь Хуанд итгэн түүнийг илүү том хэмжээтэй гулдмай зурхыг хүсэх бөгөөд Хуан ч түүний хүслээр өнөөх харандаагаар зурж тэд үгээр хэлхий аргагүй баяртай байдаг. Ийхүү тэр хоёр юу ч бодит болгодог харандаагаа хэд ч хэлэхгүй байхаар тохиролцсон. Тэд түрээсийн байраа томруулахаар том орд харж зуртал өнөөх нь гэнт хотын төв талбайд гарч ирэн хүмүүсийг алмайруулхан тэр.
Цагдаа нар ирэн юу осныг асууж шалахаар дотогш орох гэхэд Хуан тэр хоёр баригдахгүй гэж цаасан дээрх зургийг арилгахаар шийддэгч. Яаж арилгахаа сайн мэддэггүй. Харин яг энэ үед Хуан улаан тавчийг анзаарч дарсан чигээрээ өнөөх зургийг арилгаж эхэлдэг. Хар шалга болохыг харсан хүмүүс итгэж өгөлгүй гайхаж зогсох энэ хооронд тэр хоёр гэрлүүг гүн Мифа саяны шиг хүмүүст азаардахгүй тулд цаасан дээр 200 сая гэж зурдагч мөнгөн дэвсгэрт биш зүгээр л тоонууд гарч ирдэг. Тоог харсан Хуан хүссэн зүйлээ яг дөөрөө зурх ёстойг ойлгон түүнийг бодолтой мөнгө зурх үед хэдхэн секундын дотор өрөөнд тэр чигтээ мөнгөөр дүүрэх бөгөөд ингээд байрны эзэн түрээслэгчдийг ил задгай хог хайж байгаа дуурлан хэрвээ ахиж ийм асуудал гаргавал байрнаасаа хөөн гэхэд алилагчийг хувцсан тэр хоёр түнд баян болсноо харуулахаар хайрцагтай мөнгнүүд харуулan хэлэх үггүй болгоно. Хуан тэр хоёр хүмүүсийн 100 жилийн түрээсийн мөнгөийг урдчилж өгнө гэхэд байрны эзэн шоконд орон яаж баян болсныг гайхаж байлаа. Тэр хоёр тансаг зэрэглэлийн 3 машин худалдаа авч Хуан мөрөдөж ирсэн хотын хамгийн үнэтэй харшаад амьдрахаар шийдэх бөгөөд тухайн газарт Тререксигээ өнөөх залуутай цугааг харан атаарлын төрүүлэхээр хотын хамгийн үнэтэй 2 орд харшийг худалдаж авдаг. Хуан Оос их бэлэн мөнгөөр тооцоогоо хийснээр тэдний нүд нь орой дээр гарах ба. Ингээд тухайн тэрээр хараагүй найз охиноо харшийнхаа урд аваачин юу авсныг таараа гэхэд Шавьян 40 сая үнэтэй ордон гэдгийг хэлснээр Хуан хотын хүн болгон тэдний тухай ярьж байгааг мэдэн 2 дахь гэнти билгээ барихаар салют буудуулж баярын ёслолыг эхлүүлнэ. Хөдлөгч эмэгтэй Шавьянд гоёмсог орд харшийг танилцуулан ирсэн зочид түүнийг халуун дотноор угтаж Хуан хүмүүсийн өмнө урдан согдон гэрлэг санал тавьдагч. Шавьян намайг уучлаарай хэмээн саналаас нь татгалзана. Ингээд Хуан араас нь гүн өөрт нь хайргүй эсхийг асуудаг. Шавьян түүнд хайртай гэдгээ хэлэн баян залуу ядуу хараагүй эмэгтэйтэй гэрэлсэн гэж хүмүүст элвэр хэлүүлэхгүй гэсэндээ ийм зүйл хийснээ тайлбарлахад Хуан өөрийгөө баян биш гэж шид тарандааны ачаар энэ их мөнгөтэй болсон гэд бүх учрыг түнд ярьж өгнө. Харандааны тухай сонсон Шавьян үүнийг ашиглан өөрт нь хараа оруулж өгөхийг гуйх бөгөөд ингээд Хуан гуйлтыг биелүүлэхээр хичээнгүйлэн хоёр нүд зурхан тэр. Тэд зургийг бодит болохыг хүлээдэгч юу ч өөрчлөгдөлгүй. Хуаныг ахиж зурхаа шийдэх энэ мөчөөд өнөөх хоёр нүд нь Мифаны мөрөн дээр байж таран тэр хоёрыг сандаргаж орхидог. Хуан хурдхан шиг зургийг арилгахан нүдийг алга болгож ингээд тэр хоёр Шавьяны нүд, хамар, ам, урал гээд нүрийн бүтнээр нь зурах санаа олдогч. Хуан саяны шиг нүрэн тусдаа гарч ирвэл илүү аимшигтай харагдах болно гэд хэсэгчилж биш бүтэн биеийг нь зурах өөрийнхөө санааг хэрэгжүүлэхээр шийднэ. Инхүү тэрээр тасалдгүй 5 цаг суусны эцэст найз бүсгүйнхэн зургийг зурж дуусгадаг. Тэдний хүлээх явцад юу ч өөрчлөгдөхгүй байсан тул Шавьян гарч явахаар хаалгаа онгойлох энэ үед эмэгтэй гинт алга болон хараа орсон байдалтай буцаж гарч ирнэ. Харин хооронд алдартай жүжигчин хараага алдах бөгөөд уг хачирхалтай үйл явдал олонний анхаарлыг татан цагдаа нар хэргийн эзнийг олохоор шаргуу ажилласаар байлаа. Хуан тэр хоёрыг машинтай болдог өдөр нэгэн залууг унж явсан машин нь орон мөргөө алга болж мөн тэднийг баяжгаад банкд байсан их хэмжээний мөнгөнд дэвсгэртүүд ард замгарч байгаа нь камерын дүрсэнд бичигдсэн байна. Цагдаа нарыг хэргийг шалгаж байх хооронд Хуан тэр дөрөв агарын бөмбөлгөөр нисэн хүссэн зүйлсээ авч мөнгөө өрсөөр тэд орой болгон тансаг зоог барин Хуан Мифаны найз бүсгүйд өөрийгөө алдартай зураач гэж ойлгуулах бөгөөд ингээд тэд хоногийн дараа Хуан Лазовын галерейрээ очин зургийн үзэсгэлэнг нь 5 сая онор өөрийн болгодог. Гэтэл тэдний харсан Лижионио Хуан татаархан хэрхэн баяцсныг мэдхийг хүсэж тэрэ цагдаа нараас банкд тулгаан гарсныг сонсон түүнийг байх магадaltaй хэмээн хэлснээр цагдаа нар Хуаны өрсөн мөнгө банкнаас алга болсон мөнгөтэй таарч байгааг олж тогтоон түүнийг энэ хэрэгт сэжиглэж эхэлнэ. Маргааш нь уран зургийн дуудлага худалдаа эхлэхэд цагдаа нар Хуан тэр хоёроос байцаалт авах бөгөөд Хуан юу ч хулаалаагүйгээд тэд өнөөх харандааны талаар юу ч ярилгүй. Хүмүүсийн хүссэн эзүүлсийг гаргаж ирэх ич эдтэй гэдгээ хэлтэл. Цагдаа нар гайхаж харан хэрэв үнэл юм бол бидний хүссэн спорт машиныг яг одоо гаргаж ир гэснээр Хуан тэднийг өрөөнөөс гарган хэсэг хугацааг тэнд өнгөрүүлдэг. Ингээд тун удалгүй хачирхалтай чимээ гарan хүссэн машин нь гарч ирсэн байлаа. Тэд нүдэндээ итгэж өглгүй алмаарих ба цагдаа нар нотлох баримт олоогүй тул тэр хоёрыг суллан оройн Хуаныг гэртээ авах үед гинт хаалга тогших чимээ сонсогдсон. Тэд цагдаа нарыг ирсэн гэж боддогч. Хуаны хуучин найз бүсгүй нь зодуулсан байдалтай гэрт нь орж идэг. Харин үеэр цагдаа нар шалгалтын явцад уг Феррариг өөр хүнийх болохыг мэдэж Хуаны гэрт хуучин найз бүсгүй нь нөхрөөсөө салж түүнтэй буцаж нийлэхээр энд ирсэн гэд уучлахыг хүсгээд Хуан дарснаа сууж
Тухай тэрээр аавын нэмлэгт өвчтөе өвдөж байгаад эмчилгээний мөнгөний төлж чадахгүй. Тим ядуу зөвхөн өөрийгөө л боддог арчаагүй нэгэн байсан гэд согцондоо амалдан өнөг шид тарандааны талаар ярин Хуан Сефнесээ гаргаж түүнд харуулахын үед эмэгтэй увцсан нуусан камераар энэ бүгдийг харж сонссон Ли Жанью Хуаны нууцыг олж мэдхэн тэр. Энэхүү маргааш өглөө нь цагдаа нар тэр хоёроос хэдэн зүйл тодруулахаар болдог. Хуан бүх зүйл буруугаар иргэснийг ойлгон мөнгийг буцааж өгөхөөр шийдэх бөгөөд цагдаагийн хэлснээр одоогор ич хэдийн эсрэг ямар ч хууль дүрэн байхгүй тул харандаа гаргаж өгвөл бурууга хүлээсэн тооцож хариуцлагаас чөлөөлнө гэхэд Хуан эргэлзэлгүйгээр Кодохийн Сефиг онгойлгодож харандаа хэлэдийг алуулсан байлаа. Шөнө дунд түүнийг унтж байх үед Ли Жанью гэрлөө нууцаар орон харандааг нь хулгайлж авч явсан байна. Ингээд шидийн харандаатай болсон тэрээр мөрөөдлийнхэн барилгыг цаасан дээр буулгаж дараа нь Хятадын эртний хаадуудын амьдарч байсан шиг өөрийнхөө хотыг байгуулан эхнэрээсээ илүү царайлаг мис эмэгтэйдэг гэрлэхээр сонгодог. Гэтэл яг нүүчөд Хуан түүнийг олж ирэн цагдаагийн ахлагч Ли тандан зурсан зүйлс нь хэн нэгний өмч хэмээн түүнийг хулгай хийж байгаа гэхэд Ли өөрийгөө өмөрөн цагдаа нарт 100 сая вон тохиролцох санал тавьдагч. Тэд түүнийг баривчлахаар анхааруулахын үед туслан шид тарандааг ашиглан дэлхийг зүгтах санаа болсноор Ли сэтгүүл дээрх харин эргийн хөлгийг дуурайж зурна. Тэдний өмнө харин хөлөг гарч ирэн хүмүүс гайхацгаах бөгөөд туундалгүй харийнхан хөлийг хэн дуудсныг асуун төхөөрөмжийг гаргаж өгөхийг шаарддаг. Харийн мөчөд Ли танк гаргаж ирэн буудах гэтэл харийнхан сүүлээрээ танкны хошуу мөшгөж тэр гурыг хийслэн цогсноор айсан тэрээр бууж өгөн өнөг төхөөрөмжийг буцааж өгнө. Гэвч харийнхан төхөөрөмжийг харандаа шиг үзүүлсэнд бохимдон Лигийн хоолойг боож эхэлдэгч. Хуан тэднийг болиулан төхөөрөмжийг өөрчилснөө хэлэн бүх бурууга хүлээснээр харийнхан түүний шудраг байдлыг нүлж энэ гариг дээр сайн муу зэрэгцэн оршиж байна хэмээн Хуаныг өршөөж төхөөрөмжөө олсон тэднийг явах гэтэл Хуан харийнхныг дуудан харандаагаар зурсан бүх зүйлсийг буцаад хэм байдалд нь оруулж өгөхийг гуйдаг. Ингээд түүнийг сонссон харийнхан төхөөрөмжөөр бүгдийг буцааж эхэлнэ. Танк, алтан гултмай, машин, хувцас, эмэгтэй хараа гээд бүх зүйлс хуучин байрандаа очих бөгөөд цагдаа нар тэдний бүслэгээс гадна хөлөг гариглаваа будсан тул харийнхан баригдахаас өмнө хурдхан шиг тэндээс угтдаг. Удалгүй цагдаа нар Ли Жаньюг эхнэртэй гар үрсэн мөн хүмүүсийг занл хийсэн хэрэгээр тэднийг баривчилж авч явах үед Хуаны эгс нь өөрийнх нь хувцсанд камер суйрлуулсныг мэдээгүй гэдгээ хэлэн түүнээс уучлал гуйж. Ингээд киноны төгсөөлд бүх зүйл хэм байдалтай очин Хуан эцэст нь шавьянтаг гэрлэн зургийн дэлгүүрээ нээсэн байгаагаар кино маань өндөрлж байна. Өнөөдрийг та бүхэнд ярьж өгсөн энэхүү кино тайлбар маань таалагдсан бол лайк дарж цаашд өшөө сонирхолтой адал явдал кинонуудыг үзье хүсвэл суугтай минь нэгдэж subscribe дараарай. За тэгээд бүгдээрээ удахгүй уулзцай. Түр баяртай.